Коучинг үйлчлэгээ та өөр дөр мэдрээд ер нь ямар хөө санагдсан? Коучинг үйлчлэгийг өөр дөр мэдрээд үнэхээр сэтгэл хангамж 100% болж чадсан. Өөрсдийн хүсэл мөрөөдөл зорилготой хүрээрээ гэдэг одоо Сара брендийн бэлгээ авчирсан байгаа. Ямар гоё юм бэ? Гинтийн байла. 3 ширхэг өгөн картыг сонгоод энэ үгийг уншихаар тантай яаж холбогдож явах шиг вэ? Бүх юм дээр амжилт, найз нөхөдч вэ, одоо гэр бүлдч вэ, бүх юм амжилтаар харуул эргээр харж чадах юм бол тэр бүх юм эрэг сайхан өөдрөг байна гэж бодож байна. Одоо ямар нэгэн бусдын дэмжлэггүйгээр одоо Өөрийгөө хүчлэх үү? Тэгэх юм бол би өөртөө ихтэй байдал үүсгэх юм бол дууд болох. Ээж минь та дахин тороо. За үзэгчтэй мөрөөлөлийн нэвтрүүлгийн санаачлан хэрэгжүүлж байгаа ажилтай Монгол эмэгтэй зорилт төсөл үзэгч та бүхэн өргөжлөн хурж байгаа. За энэ удаад бид манхыг сургуулийг зорин ирсэн. За манхыг сургууль дээр бид нар санхүүгийн боловсрол, санхүүгийн суур мэдлэг авахар ирсэн. Манай манхыг сургуулийн оюун сүрэн багш маань энэ санхүүгийн суур мэдлэг олгохоор ирсэн байгаа. За баярлалаа танд. За баярлалаа. Манай сургуулийг зорж ирээд бас санхүүгийн мэдлэгээ дэвшлэх гээд ирсэн ган долгордоо болон телевизэн баг хамт олондоо бас баяртай байна. За хүүхний санхүүгийн боловсрол олгох одоо сургалтыг 18 дахь жилдээ бакалавр, магистр, докторийн түвшний сургалтуудаас орж явж байгаа. Тэгээ энэ үрээнд бас яг нийгмийн төлөөлөл болж байгаа нэг эмэгтэй маань бас яг санхүүгийн мэдлэг боловсролоо дэвшлүүлэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баяртай таатай хүлээж авч байна. За тэгэхээр Бас их юм сурах хаа. Баярлалаа. бүр олон асуух асуулттай дэвтэртэйгээ ирсэн байна. За амжилт хүсье. За хичээлээ өрөөрөө орцгоё тий. Тэгээ. За. За мөрөөллийн нэвтрүүлгийн тухайд манхыг сургуультайгаа олон жил хамтарч ажилласан юм сайхан түүхтэй. За энэ утгаараа бид ажилтаа Монгол эмэгтэй зорилт төсөлд одоо ган долгорын санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн мэдлэг олгох гэдэг энэ сэдв дээр одоо танай сургуультай хамтарч ажиллахаар ирсэн байгаа. Тэр утгаараа одоо тантай бас уулзаж зөвлөгөө мэдээлэл авахар ирсэн байна. За баярлалаа. Тэгээ манай сургуультай сайхан давтаа морилороо. За тэгээ хэдүүлээ хамттаас өнөөдөр яг өөрсдийнхөө гэр бүлийн санхүү, хувийн санхүүгийн асуудал тулгамдаад байгаа асуудлаа бас ярилцсангаа тэн дотроос бас шин зүйлүүдийг бас мэдэж авах хаа гэсэн итгэл байж байна. Нэвтрүүлгийн маань оролцогч ган долгорын маань хувьд бас яг санхүүгийн ямар асуудлууд тулгамдаж байна зарим нэг зүйлүүдийн тодруулах юм шаардлага байгаад байна л да. Би болохоор нэг одоохонд бол өхөл муугаа болохоор ажилгүй гэртээгаа. Тэгээд бүх амтнаас мөнгө санхүүгийн зээл авч бас ах дүүнээрээс ч бас тэм дэмжлэг аваад тэгэл явж байна. Орлого зарлагын төсвөө та ер нь хөтөлж гин үү? Мөнгөтэй үедээ одоо ингээд юу ах уу яах вэ хөөгээ бичээл тэгэл хүн бас хэдэн төгрөг өгөх үү яах вэ хөө бас нэг үр зээл бас байна уу тэрийг наашин цааш нь бас болгоо. Тэрийг дандаа бичиж хөтөлж явдаг. Сайн байна шүү дээ. Ер нь бол нөгөө санхүүгийн сахилга батын хамгийн гол дүрэн бол өөрийнхөө одоо санхүүг бичгээс эхэлдэг байгаа. Тэгэхээр таны хувьд бол ямар ч байсан сахилга бат эхэлсэн байна. Ер нь нөгөө хүн ингээд өөрийнхөө яг орж ирж байгаа мөнгөө л орлого гэж үзээд байдаг. Гэтэл сая таны яриан дээр гарч штэ. Тухайлах юм бол одоо хүнээс мөнгө зээлдэг ч юм уу, бусад найз нөхөд ингээд дэмждэг. Тэр үед нь ч гэсэн таас тэмдэглээрээ. Одоо энийг бид нар заримдаа юу гэж хэлдэг вэ гэхээр бусдаас үнгүү авсан орлого ч юм уу, эсвэл одоо халамжийн орлого ч юм уу, яг тэр орлогынхоо нэрээр бичээр хүмүүсийн хэрэгцээ гэдэг нэг зүйл байгаа байна. Нөгөө талд нь хүсэл гэдэг зүйл байгаа. Тэнгүүд нөгөө хэрэгцээ хүсэл хоёр чинь тэр гэр бүлийн юуг харуулж байна вэ гэхээр нэг талаасаа нөгөө хоол унд идэх, өмсөх, зүүх, аюулгүй байх нь хүний бодит хэрэгцээ. Гэтэл нөгөө талд нь хүсдэг зүйлүүд байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр хүүхдэд ч гэсэн бид нар одоо юу гэдэг нь хүсэж байгаа зүйлийг нь сонсож өгөөд магадгүй тэрийг өнөөдөр ингээд шууд хангаад өгч чадахгүй ч гэсэн дараа нь тодорхой хугацаанд хэдүүлээ хамтдаа санхүүгийн гой зорилго тавья. Зорилгынхон төлөө багаар чамаа
чамаагүй хуримтлал хэмнэлт үүсгээгээд ингээд нөгөө хүүхдтэй хүртэл бид нар өөрийнхөө хийж байгаа санхүүгээс үлгэр дуурайлал бас санхүүгийн мэдлэгийг олгож яадаг. Өөрөө хийж байгаа үйлдэл чинь л таныг санхүүгийн сахилга бат буюу санхүүгийн боловсролыг руу ч одоо хөтлөж өгч яадаг. Санхүүгийн зорилго гэдэг маань хүний нөгөө амьдралын зорилго гэдэг чинь бүх юмыг мөнгөөр бид нар төлөхгүй шүү дээ. Тэгэхээр санхүүгийн зорилго болохоор нөгөө амьдралын зорилго дотроос мөнгө төлж биелүүлдэг зорилгыг санхүүгийн зорилго гэж яриад байгаа. Ер нь нийтлэг ингээ гэр бүлд ажиглагдаад байна л да. Яг нөгөө орлоготой олонгууд бодит хэрэгцээг хангах чинь тэгсэн ирнэ нөгөө хүсэл гэдэг юм хангаж чадахгүй болохоор хүмүүс орлогодоо сэтгэл ханамжгүй ч юм уу те ялтчгүй орлого бага байна. Тийм учраас боломжгүй байна гэдэг юм шалтгаануудаа заавал ингэж онцлоод идэг. Гэтэл багаар ч хамаагүй орлоготой үедээ та бага хэмжээгээр одоо тэр зорилгын талаас ингээд үйлдэл хийж үүсгэх нь маш чухал. Хүн 80 хоногийн турш нэг зүйлийг ингээд тавтаагаал хийгээд идэг гинэ. Жишээ нь санхүүгийн төсвөө бичээл багаар ч хамаагүй ингээ хуримтлалтаа мөнгө ингээд нэмж хийдэг ч юм уу те. Энэ үйлдэл нь 80 хоног хийхээр санхүүгийн сайн дадал болдог гэж үздэг. Одоо ингээ энэ 26-нд хэдүүлээ юу их үү те хүүхдүүдтэйгээ ярилцж байсан уу? Ярилцдаг. Манай хүү чинь одоо 100 амархаараа одоо нэг ажил хий, пэйж илүү. Тэрийг авъя. Тэ. За. Ер нь одоо ажил хийвэл тийм юм аа шүү, юм шүү, тийм. Ер нь төлөвлөлөөд бид гурав ярьдаг л да. Бага хүүхэд нь юу гэж ярьж байна? За том нь бол их зоригтой хүүхдээ шүү дээ. Тийм. Манай охин болохоор одоо хичээл амархаар гурлаа аймаа гоё. Нөгөө богд хаан руу явж зугаалах гэдэг шүү дээ. Зугаалах гэдэг. Энэ удаа арай өөрөөр зугаалнаа. За та юу өсөж байна? Миний хувьд бол одоо энэ нэвтрүүлэгт орж байгаагийн хувьд одоо өсчингийнхаа дамжааг төгсөөд тэгээд цаашдаа явахаас гадна хөлөө бас сайн амжилуулээд эрүүл мэндтэй анхаарч өөрөөс хөндлөлтөй би өөрөө одоо өвдөж үедээ гэр бүл гаргая гэсэн зорилгоо бас мөнгө цаашаа идэх байхгүй юу? Одоо таны хувьд бол хүүхдүүдтэйгээ ярилцаад төлөвлөгөө гаргаж штэ. Тэгтээ бас ингээ ярихдаа аль болох аль нь ач холбогдол нь эхлээд хангаж өгөх юм. Дараа нь аль нь вэ гэдэг ингээ нэг юм эренбэлж өгөх зүгээр эдэн шүү. 7 хоногийн дараа ч юм уу эсвэл яг ингээ 1 сарын дараа ч юм уу нэг дүгнэж хардгуу нэгтгэж юу? Ер нь тэгж харж байгаагүй. Зүгээр яг тодорхой хэмжээний бүх юмудаа ингээ хянаад ингээ явчихдаг. Тэгээ зохицуулаад явчихдаг. За тэгвэл энчээ би энэ зурагт руу тусгаад нэг хэдэн аргууд хэлээд нэгтгэж харуул юу харагддсан бэ гэдгийг нас нэг харуулад үзье те хэдүүлээ. Ер нь орлого бага байх тусам дугтуу ашиглуул их зүгээр. Яг ингээд орлоготой үедээ зөвхөн л ингээл хоол хүнсний зардлаа л гаргаад байна. Гэтэл дахиад нэг 2 дахь дугтуул үүсгэж л да. Тэр дугтуундаа нөгөө хүсээд байгаа тэр уул руугаа аялах ч юм уу эсвэл пэйж авах ч юм уу те. Тэр дугтуундаа болохоор багаар ч хамаагүй хуримтлалыг нэмээд яваад иж болдог. Энэ дугтууг болохоор ингээд аль болох 2-5 дугтуу үүсгчвэл нэг дугтууны мөнгө тутвал нөгөө дугтуунаас авч болохгүй гэдэг хатуу зарчимтай голно. Тэгэхээр санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Магадгүй 3 дугтуу чинь нэг нь хоол хүнс, нэг нь одоо зорилгын төлөөхөө, нөгөөх нь эрүүл мэндэд зориулсан ч юм уу те. Тим дугтуу гэж болно. Тэгэхээр яг танаа гэр бүл хитэн дугтуунд мөнгөө хуваарлах вэ гэдгээл дугтууны аргыг ашиглаж байгаа гэсэн. Энэ аргыг болохоор маш амархан хүснэгтлээд хийчдэг. Жишээ нь дэвтэр балайхан бол бид нар орлогоо яг орлого орж ирсэн үед орлогоо биччихээд зарлага гарсан үед зарлагуудаа биччихнэ. Хамгийн чухал зүйл юу вэ гэхээр үлдэгдлийг гаргах хэрэгтэй. Яагаад үлдэгдэл гаргах гэдэг вэ гэхээр хүмүүс орлого зарлага бичээл харьцдаг байхгүй. Тэгэхээр энэ санхүү хөтлж байгаа үр дүнгээ мэдрэхгүй ач холбогдлыг ойлгохгүй гэсэн. Тэгэхээр үлдэж байгаа мөнгөө хүн төлөвлөнө гэдэг нь энэ аргын хамгийн чухал зүйл байгаа. Тэгэхээр орлогоо бичээд зарлагаа бичсэн бол үлдэгдлээ заавал төлөвлөөрөө гэсэн. Өрхийн төсвөө хөтлөх маш олон аргууд байгаа систем. Тэрийг одоо бид нар Play Store-оос ч юм уу те ингээд суулгаад ингээд систем дээр өөрсдийнхөө орлого зарлагыг ингээд бүртгэж болдог. Хүүхдийг хүртэл энэ бэлэн мөнгөө одоо яг хадгалах, тоолох энэ санхүүгийн мэдлэгийг бас эцэг их бид нар олгож байгаа. Мөнгөний авдарт мөнгөө хадгалах ч юм уу эсвэл энэ одоо зүгээр л барианы шил ашиглаж байгаа байхгүй. Чиний зорилгынхон төлөө чи одоо тий ууланд аялах юм бол хэдүүлээ одоо зориг тавья нэг хайрцаг хий. За тэр хайрцагтаа мөнгөө цуглуулъя ч гэдэм юм уу. Хүүхдүүдтэй та ер нь халаасны мөнгө өгч ирсэн үү? Өгдөг. Ингээ халаасны мөнгөө юунд зарцуулсан асуух уу? Өдөрт л сургууль дээр л юм авч идэж байгаа тий. Тийм. Тэгэхдээ хүүхдүүдээс асуух нь чухал. Магадгүй тэр асуултын дотор юу харагддаг вэ гэхээр за миний хүү чи ингээд өдрөө болгон бэлэн хоол ч юм уу те ингээд ийм нэг удаагийн ийм хоолууд идэх юм бол эрүүл мэндэд ч юм уу шүү. Магадгүй чиний зорилго чинь одоо те чи өөртөө хэрэгтэй юм гутал авах гэж байгаа мó эсвэл одоо дугуй авах гэж байгаа мó хэрвээ тийм бол ээжийнхээ өгж байгаа мөнгнөөс чи хадгалж болно шүү гэдэг ойлголтыг бас өгчих хэрэгтэй. Тэгэхээр энэ юг харуулж байна гэхээр нөгөө
хүүхдүүд өөрсдөө хамгийн гой тохиромжтой аргаараа мөнгөө бас одоо тий хэмнээд хэмнэлтээсээ өөртөөс хуримтлал гэдэг зүйлийг үүсгэж болдог. Тэгэхээр энийг бид нараас гэр бүлийн орчиндаас эцэг их бид нар зааж өгөхгүй бол дараагийн гэр бүл болж байгаа залуу үе маань ялгаал айхгүй нөгөө санхүүгийн асуудалтай. Энэ болохоор ингээд нөгөө хүснэгтлэгтээ бид нар нэг одоо юу гэдэг нь тий хүснэгтэн дотор бүх зардлуудаа бүгдийг ингэж бичиж болдог. Одоо энэ чэнээс харах юм бол ингээ 30 өдөр байгаа. За ингээ хоошоо харах юм бол та өөрийнхөө л гардаг зардлуудыг бичиж чинь. Тэгэхээр энийг одоо дэвтэр дээр ч юм уу хөтөлж болно. Жишээ нь энэ айлын хувьд одоо хоол хүнс. За 1 сарын 1-ний өдөр тэдэн төгрөг, 2-ны өдөр тэд ч юм уу ингэж гарч жагаад 30 хоног өчгөр энэ дун гараад ирдэг. Бид нар ингэж харж чаддаггүй. Тийм учраас нөгөө санхүүгээ хийж байгаа хүмүүс ингэж харж чадахгүй учраас дараагийн 2 дугаар сард би хоолндоо хэдэн төгрөг зарцуулахаа мэдгүй. Мөнгө ороод ирэхэд л урсгаал бас л нөгөө урсгал зарцуулалт хийдэг гэсэн үг. Энэ хэмжээний зардал гарах юм чинь бид нар дараагийн сард нэг юм уу ингээ бөөнд нь авал илүү хэмнэлттэй юм байна. Ингээд цуулж авах юм бол илүү өндөр гарнаа ч гэдэг юм уу. Ингэж дүгнэж хараад байгаа. Ингэж харж байгаагийн хамгийн чухал зүйл бол та дараагийн сардаа би аль болох зардлууд дээр алийг нь бид нар хянах, алийг нь илүү багасгах ч юм уу те илүү төлөвлөх ёстой юм бэ гэдгийг харж чаддаг. Жишээ нь ингээд одоо энэ санхүүгийн дэвтэр байлаа гэж боо тий. За ингээд санхүүгээ өдөр болгонд ингээд бичээ яваад байж болно. Ингээд бичиж жагаад хүүхдтэйгаа ч юм уу тий ярилцаад за дараагийн сард чи бичээрэй. Энэ сар ээж нь биччихлээ шүү. Чи одоо бичээд нэг үзээрэй. Инхээр хүүхэд хүртэл нөгөө санхүүгийн асуудалд оролцож эхлэхээр сонирхож эхэлдэг. Та гадуур юм эзэн үү? Та таксинд суудсан уу ч юм уу те эсвэл би ингээ амттан авахд хэдэн төгрөг зарчлаа гэдэг энэ ойлголт хүүхдэд хүртэл санхүүгээ бид нар одоо сайн зөв дадал руу оруулах юм байна гэдэг ийм сануулга болж өгөөддөг. Тэгэхээр таны яг өсчин суух гэдэгаагийн зорилго юу вэ? Орлогоо нэмэгдүүлэх гэдэг байгаа. Өөрийн гэсэн ур чадвараа хөгжүүлэх гэдэг байгаа. Үүгээрээ дамжуулаад өөрийн гэсэн магадгүй бизнесийг бас бий болгох гэдэг байгаа. Хөрөмтлөл гэдэг зүйл бол бидний хувьд бол юу байх нь вэ? Нууц буюу далд төрөвч гэсэн үг. Тэгэхээр далд төрөвчийг хүн ингээд байн л гаргаал мөнгө байхгүй юм чи одоо эргэлчээ. Зүгээр л урсгалаар зарцуулдаг төрөвч биш. Энэ нууц төрөвч гэсэн үг байхгүй. Далд төрөвч. Би нэг урт хугацааны зорилгод одоо яаж орон сууцтай яаж болох вэ? Яаж хүрэх вэ? Танаас гэж утсан. Дээрээс нэг хүүхдүүдийн нэг сургалтын төлбөр яаж бий болох вэ? Надад таарсан хуримтлал стартик юу бол гэд би танаас тэрийг асууя. Надад тохирсон хуримтлалаа. Урт хугацааны туршид те яаж хуримтлалаа үүсгээ те өөрийн гэсэн бас орон байртай болох вэ? Энэ бол хүний нөгөө анхдагч хэрэгцээ байхгүй юу? Физиологи хэрэгцээ ах нь шүү дээ. Тэгэхээр та хоол хүнсний хэрэгцээгээ, хувцс өмсөх хэрэгцээг ангаж байгаа бол одоо аюулгүй амьдрах хэрэгцээ чухал болоод байна. Яалтчгүй бид нар орон байр авах гэж бол яг хэдэн метр квадратын айл байршил дээрийн ямар үнэтэй байхын та өөрөө сонирхоно гэсэн үг байхгүй юу? Та одоо хүсэж тэмүүлэх нь шүү дээ зорилгынхаа төлөө. Заримдаа магадгүй бид нар яг нөгөө орон сууц авъя гэл ингээл мөнгөө цуглуулаад явж хахад зарим хүмүүс өөрчлөлтөө штэ зорилгоо. Яшиг нэг 40 м квадрат байр авах 150 сая төгрөг төлжсэнээс хашаа байшин 150 саяар аваад илүү гой тогтчуулаа, гой тухтай амьдраач гэдэг юм уу. Тэгэхээр магадгүй нөгөө зорилго гэдэг зүйл яг таны өөрийн чинь яг өнөөдрийн бодит боломжинд яг ямар боломж байгаа вэ гэдгээл та өөрөө яг дүгнэж харах хэрэгтэй. Тэгэхээр танаа хүүгийн хувьд одоо яг хизээ их сургуульд орох юм, танаа охины хувьд хизээ их сургуульд орох юм. Тэрний төлөө та яг хуримтлал их боломж чинь. За магадгүй одоо юу гэдэг те хүүхдийн мөнгөө хадгалд юм уу? Эсвэл яг орлого орж ирсэн үедээ багаар ч хамаагүй тийшээ ингээ хийгээд байгаа юм уу? Энийг бид нэр ингээд алхам болгоод явж яах нь л айгүй чухал. Тэрнээс заавал огцом их мөнгө олсон үедээ эсвэл мөнгөтэй босон үедээ гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө нөгөө санхүүгийн бодит байдлаа л зөв үнэл гэсэн үг байхгүй. Санхүүгийн хөтлөх дэвтэр нөгөө 80 хоног гэд хэдүүлээ ярьсан учраас яг 3 сар хөтлөх дэвтэр байгаа. Тэгээ энэ дэвтэр дээрээ саяныхаа нөгөө ярьсан тий өдөр болгоны төсвөө, сарын төсвөө, санхүүгийн зорилгоо бичээд 3 сарын дараас эргээд уулзахаа гэж итгэж байна. Тэр үед гоё дэвтрийг хараад тий бас ямар үр дүн гарсан бэ гэдгээс хоорондоо хуваалцъя тий. За тэгэхээр 80 хоног санхүүгийн сахилга бата сайжруулъя шүү. За баярлалаа. За багштай уулзаад нэлээдгүй мэдлэг олж авсан бах тий. Хамгийн чухал нь юуг илүү мэдэж ав. Сарын эхний хоногоос сарын сүүлд хүртэл бүх зардлаа бүгдийг ингэж бичиж таньж яваад тэгээ сүлд нэгдэх юм байна. Дээрээс нь одоо гинтээ нөгөө дүүнер эгчнэр мөнгө өгч юм уу тий? Тэрийг бас бичих хэрэгтэй юм байна. Найз нөхд юм уу? Одоо ханаас ч хамаагүй. Одоо 50-аас гүд нейберсэднээс биднэрт нөгөө хоол хүнсний юм гээд мөнгө бус арлагаар бас орж ирдэг байхгүй. Тэрийг бас бичих
ёстой юм байна. Тэгээд сарын сүүлээр юун дээр алдаж, юун дээр алдахгүй байна тий. Тэгээд бас сар болгоны хуримтлаа бас айхтар бичиж явах хэрэгтэй юм байна. Бага ихээс гихгүйгээр багаасаа бүр урт хугацааны санхүүгийн орлогоо зорилго төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө бас тэрэндээ бичиж бас тэмдэглэж тэр санхүүг бас дадал болгож явах юм байна гэж ойлголоо. Тэгээ хоёр хүүхдийнхаа дээд сургуулийн төлбөрт одоо тижэнээс эдийн хүртэлгээд урт хугацаанд зорилго тавиад багаар хуримтлал үүсгээд явахаас тэрийг бас мэдэж авлаа. Тэгэхээр яг бүрэн дүүрэн бичдэг гэдсэн. Тэнд бүрэн дүүрэн яг бичихийн тулд энэ дэвтэр заавал хэрэгтэй байна шүү дээ. Дадлал хэрэгтэй байна. Тэгэхэд энэ дэвтэр дээр бол бүгдийг бичээд дадал олгоод 3 сарын дараа энэ бичсэн юугаа бас энэ багштайгаа холбогдож уулзаж бас юун дээр алдаж, юун дээр онж гэдгээ бас мэдээж авна гэж бодож байна. За тэгвэл даалгавраа сайн гэрээ. За баярлалаа. За. За мөрөөдлийн нэвтрүүлгийн санаачлан хэрэгжүүлж байгаа Ажилтаа Монгол эмэгтэй зорилт төсөл үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрж байгаа. За ган долгор маань аль хэдийн коуч нартайгаа уулзаа, сэтгэл зүйчтэйгээ уулзаад мэдээж нэлээдгүй их зөвлөгөө авч мэдээлэл авч байгаа хэ Тэгсэн. Мэдээд өөрийгөө дотроосоо гэрэлтүүлж өгч чадж байгаа. Тэ. Угаасаач хүн болгоны дотор бас нэг би гэдэг хүн байгаа шүү дээ. Тэрийг нэг арай өөрөөр гарах шийдэлт хүргэж чадлаа л гэж ойлгож байна да. Тэ. Ган долгорын нэг гол бас хүсэж байгаа юм өсчин болчмаар байна гэсэн тий. Гэхдээ үсээ бас засуулмаар байна гэсэн тий. Тэгэхээр бас энэ ч нэг үсээ засуулт юм уу гэдээ ирж байна. За баярлалаа. Үсээ ургуулад хэдэн жил болж байна? Хамгийн сүүл хизээ өсчин дээр очив. Хамгийн сүүл чинь нодлон ороогүй манай. Тэрний өмнөх жил орсон юм байна. 2 жилийн өмнө. Тэг жил гарны өмнө. Ямар үйлчлэгээ авсан? Үсээ тайруулж бодуулсан. Будалтай бол ойрхон хийдэг л дээ. Бүгдээрээ өсч орё тэхөө. Хас шагаа гэдэг энэ салон л орё. За. Ханандгүй яж хахад гээгүнд өсчинтэй аваад ирлээ. Мэдсэн чиггүй шүү. Тэрэ гэсэн чи өсч орохоорсон. Чи хайч нэгж бодсон. Мэдгүй би одоо та нар өөрсдөө мэдж байгаа болохоор да тэр үед нь л тухай үед нь л та бэлгэлтэй ял гэж бодсон шүү дээ. За бэлгэлтэй л ээж игээд. Харин тий. За орё. Мөрөөдлийн нэвтрүүлэг Ажилтаа Монгол эмэгтэйгээ зорилт төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгээд хамгийн анхны оролцогч маань ган долгор 44 настай эмэгтэй байгаа. Тэгээд нэг өсчний мэрэгжилтэй болмоор байна. Хоёр хүүхдийнхээ өсийг засчмаар байна гэж байгаа. Тэгэхээр нөгөө хөлн жахын гэмтэлтэйгээ болохоор өсчий хэцүү юм уу? Ингээд өөрт нас асуух юм их байгаах гэж бодож байна. За миний гэх юм бол одоо өсчгоо салооны захирал Алтан гарагийн Монголын өсч байгаа улсын мэргэжлийн холбоо байдаг. Холбоог байгуул одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. За өсч мэргэжлэрээ бол 26 жил ажиллаж байна. Өөр анх 8 дугаар ангид тахта өсч болж ирсэн. Тэрнээс хойш. Тэгээ 10 төгсөөд оюутан болж байгаа дундуур нь тэгээд өсч мэргэжлээ сонгоод тасралтгүй ажиллаж байна. За тэгээд өсч болох ч уг нь их гоё штэ. Тэр хүнд хурж нөгөө хүнийг баярлуулж гаргаж яах гэдэг нь бас гоё. Нөгөө талаараа бас цаг зав бас баригдахгүй тий. Харин тийм. Тэгээд өөрчлөлөгчийн бас цаг зав баригднэхээр бас нэг талаар бас хэцүү бас. Тий. Тэгээд юм. Үнэхээр өсчин болох сонирхолтой байвал бас болж штэ тий. Сонирхолтой. Тий. Өсчин бол одоо нас бас хамаагүй штэ бас харгалцахгүй. Өчнэс. Бүр шийдсэн. Тийм үү. Харин тий. За үнэхээр тэгээд шийдсэн бол одоо бас манайх ч унсж байгаа сургалтын төвтэй. Оо за. Тий. Үнэхээр сургалтын цонхыг хүсэж байвал одоо бас огнот төвлөөр орж байгаа тань чи өөрийг бас тусал дэмжиж 2 сарын хугацаатай сургалт маань үргэлжилдэг байгаа. Сургалтанд бас үн төлбөргүй суухыг урьж байна гэсэн. Баярлалаа. Баяр билгээл. Харин тэглээ. Ер нь сургалтаа судлаад исэн тий. Тий. Одоо сууж исэн гэдэг шиг байсан. Тэг гэхдээ жоохон бахт 10 хэдэн жил 20 жилийн өмнө шүү дээ. Тэр чинь нэг 8 дахь анги төгсчөөл тэгээд нөгөө 9 10-т орохын алдаад нөгөө хаалгаанд ороо хөлөндөө хаалгаанд ороод тэрний дараа нөгөө нэг тэрний өмнөхөн дунд нь нөгөө нэг бас нэг дамжаа хэмжээнд сууж
яаж ийсэн болохоор амар сонирхолтой байхгүй юу? Тий. Гарын дүү бол байгаа. Баг зэрэг байгаа шүү. Байгаа. Шүү заашдаас зөвхөн хоёр бүтээх үсийг засах юм шүү дээ. Тий, олон хүн. Шүү гой салонд ажилд ороод мэрэгчлээ бас хөгжүүлээд зөвхөн анхны сургалтанд сураад өсч мөрч нэгж бас байхгүй шүү дээ, тийм ээ. Шүү цаашаа сургалт амжаа юу вэ? Байнга зохиогдож байгаа. Төвшөө болох сургууль, зааш ариун гаргалт, шүү тайралт гэл янз янзын сургалтууд Монгол улсад зөндөө болж байгаа. Тий өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэл юм сураад ах тусам өөрөө чи үйлчлэгээ сайжраал гэсэн үг. Үйлчлүүлэгчээ өшөө их татаад байна л гэсэн үг, тийм ээ. Тэгэхээр яг ашиг орлого нэмэгдээл гэсэн үг. Би ямар ч амар баярлаа. Гив гинт байла. Одоо орж ирээ сургалтын ирэх авчиж байгаа юм шиг. харин теглээ штэ. Харин тий. Сток баярлаа. Тэг бас сургалтын төвчийг энэ салон доор бай. Өө тийм үү. Одоо хүүхдүүд бас зөвлөцөө 11-ээс 3 цагийн хооронд хичээл ордог. Орж болох уу? Тэгээд анги руугаа орж үзэхгүй. Би бас одоо орос хичээл авахгүй л. Тэгээс авч. Тэгээд өнөөдрөө суугаад хэлж чадах уу? Чадна. Шуурчлээ. Тий. Тэгээ маргааш өөрсдийн багж юу авах хэрэгтэй шүү дээ. Тэ одоо тэгээд эхнээсээ ингээд замаанаа хамгийн бага суралцагч хэд настай лээ? 16 настай хөө тэ. Сургалтын зурж байгаа. Тэр хайц самныхаа тасгалыг хийгээл зогсож байгаа шиг. Тэ. Тэ. За тэгээд одоо би нэг бас нэг эмхтэй өсний хичээл орох гээд байж байна. За тэрийг санахыг тий. За энэ шингүү үзүүрүүдийн гимтлийн авч өгөөд уртаас нь их авалгүйгээр хоёр шанаар дээд хэсэг рүү жоохон шаталж өгье. За тэгээд үндсэн хагалбар голоор ингэж хавлалаа. За эмхтэй үсэг бол одоо ингэ яг ингэж хагалбар таталтын дээрээс нь бүгднгээс нэг хийж. За шаталтаа тарилтыг ингээ хуваачлаа тийм үү. За артлын үсээ 1 2 ингээ 3 тэнцүү хуваагаад 3-1 дээш авчиж. За имжлэгүүдийг хийж аваад гүйж тавьчих ш. За. Эмхтэй ус тайрдаг сам өөр, эрэгтэй ус асдаг самчөөр, уран талаас авдаг сам нь бас тустай. За толгойн хэлбэрээс 90 градусаар наашиг байна. Тийм ээ. Зүрийг нь толгойн хэлбэртэй параллелээ тавьж өгсөн. За тэнд бол өөр хөлтэй. За тайрахтаа ингээ үзүүлэлт тавиад. Үзүүлэлт тайрж өгдөг маань шаталтаа тайрлах нэг рүү ингээ живтийг уусаж орж өгдөг байхгүй. Шатлаа. За эхний тайрс үсэнд гарч ирж байгааз. За энэ үстэйг яг жицуулаад үзүүлэлт тайрж өгдөг. Хоёр сар сорох одоо мэрэгжлийн өсчин болохын сургалтын эрхийн бичиг өгнө гэдэг чинь бас нэг мөрөөдлийнх нь эхлэл тавигдаж байгаа гэж бодож байна. Тий. Үнэхээр их баярлаа. Санаандгүй хийж байгаас амар гоё бэлэг авлаа. Тэгээд амар баярлж байна. Сайн сургалтын суусан ч ямар байсан? Гоё байна. Тий. Чадахгүй муугаас зөндөө байгаа юм чаа. Тий. Бүр нойлоосоо хэлж байгаа л хүн сурдгаас хойш би ч гэсэн чадахын төлөө хичээн. За багш нарыг хичээл орж байгаа бол амархан харагддаг. Тэрийг яг өөрийн гараар хийнэ гэдэг чинь чухал байгаа байхгүй юу? Өө чадна гэдээ орхиод байгаад иж болохгүй. Заавал өөрийнхөө гараар хийж үзчих хэрэгтэй. За тэгээд 2 сарын хугацаанд амжилттай сураад өөрийнхөө бас нэг мөрөөдлийг биелүүлээ. Цаашдаа бас ингээрээ бас тууштай ажиллаад шөө хөгжүүлээд энэ мэрэгжил ямар гоё мэрэгжил вэ гэдгийг мэрэгжилтэй дуурлаад тэгээд цаашаа мундаг самсч үлдэх гоё гэж хүсье. Амжилт хүсье. За баярлалаа танаа тал. За баярлалаа. Хичээнэ. За. Зазагчтай мөрөөдлөлийн нэвтрүүлгээс санаачлан хэрэгжүүлж байгаа Ажилтаа Монгол эмэгтэй зарлиг төсөл маань үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрж байгаа. За нэвтрүүлэгтээ Хавал дүүргийн засаг даргын хамгийн газар Монголын коучийн холбоо хамтран ажиллаж байгаа.
За тэгэхээр ган долгор маань бид нартай хамтарч одоо нэвтрүүлэгт оролцоо сар гарангийн хугацаа болсон байна. За 3 коуч, 1 сэтгэл зүйчтэй одоо 7 хоногт 1 коучтай 3 удаа доор хаяж нэг 2-3 цаг. За сэтгэл зүйчтэй 5-6 удаагийн уулзалт бас 2-3 цаг гэхлээр одоо бас нэлээдгүй олон цагийн уулзалтуудыг зөвлөгөө мэдээллийг авч байгаа шүү дээ тий. 3 коучтэй тий 1 сэтгэл зүйчтэй гэхээр уулзалтуудын магадгүй нөгөө хүнд маань маш их мэдээлэл одоо нэг доор маш их одоо орж ирж байгаа. Гэхдээ өөрөө тэрийг маш гоё менежмент хийгээд зэгцлээд одоо өөртөө маш ажиллаж сурж байгаа гэх юм уу. Тэгэхээр одоо яг тэр бүх мэдлэг одоо мэдээллүүдээ өөртөө хэрэгжүүлэх тэр процесс нь айгүй хурдтай байгаа. Тэгэхээр ер нь бидний төсөөснөөс бол хамаагүй илүү одоо өөртөө ажиллаж чадчихин. Тэгээд өөрийгөө илүү одоо хувийн хөгжлийн талаас илүү дэвшлүүлэх боломжтой юм байна гэж бодож байна. За дунд нь бас нэг шантарсан те бид тэрийг бас нойргоо хонуулсан байгаа те. Тэр бол яг бас анх та хэдий хэлжсэнээр бол одоо нөгөө сэтгэл зүйн үед бас ингэж унж тийшээ гарч ингэдэг гэж өөрчилж бас хэлжсэн шүү дээ. Үйлчлүүлэгчдийн хувьд бол яг коучинг үйлчлэгээ авч байгаа хүний хувьд яг өөрийнхөө одоо байгаа яг үнэтэйгээ нүүр тулах тохиолдол маш их гардаг. Яг тэрнээс нөгөө нэг өөрийгөө хүлээн зөвшөөрөх үедээ эхлээд за хүлээн зөвшөөрч чадах юм бол дараагийн алхам нь илүү зоригтой, хүчтэй байдаг. Тэгээ яалтчгүй яг тэр онол бид нар ч гэсэн төсөөлж ирсэн те тэр маань ирсэн тэгээд маш амжилттай давж гарч ирсэн. Тэр нь үнэхээр бахархмаар гандалгар хичээхийн хувьд бол тиймшэл бүх зүйлийг дуусгахад баг бэлэн байсан шүү дээ. Ер нь манай хүн чинь тэгээд бидний зүгээс ч гэсэн за ер нь за үе юм болох байсан юм мэдчихсэн учраас маргаашаас нэхлээд илүү тайвширлаа тий. Тэгээд өнөөдөр хүртэл ингээд коуч уулзтад аваад өнөөдөр нэвтрүүлэгтээ байгаад нь их баяртай байна. Би ч гэсэн баяртай байна тэгэхээр за Бадмаа хичээл нэвтрүүлгээ дуусгая одоо болио одоо ингээл дуусгая гэжсэн. Яг тэр хүртэл бид нар ч гэсэн та нар ч гэсэндээ бас яг уцаар яриад уулзаа тэр хүндээ бас илүү ихтгэл төрөөд бид нартай хамт явбал илүү өөрөө өөрчлөгдөх юм байна гэдэг итгэлтэй байсан учраас бас хамтдаа бас энэ аяллаа үргэлжлүүлсэн баг гэж бодож байна. Тэр утгаараа ч гэсэндээ өнөөдөр хэлж штэ тий хүн нас энэ өөрчлөлтийг мэдэрсэн байна. Ээж та илүү тайван болсон байна. Гэт одоо гарсан өөрчлөлтүүдийн хүү охин хоёр нь илүү амьдрал дээр ойрхон байгаа учраас мэдэрсэн байна тий. Одоо хүмүүс нөгөө өөрчлөлт гаргацсан байдаг. Би хүн өөрийгөө болчлаа өөрчлөгчлээ гэдэг яг эргэн тойрны хүмүүс л хэлдэг байхгүй юу. Тэр өөрчлөлтийг. За үнэхээр чи өөр болж шүү. Тэр цагт л чи магадгүй хүн өөрийгөө өөрчилсөн гэд мэдрэхийг хүсэж байгаа бол хамгийн ойр дотны хүнтэй л таныг өөрчлөгдсөн шүү гэж хэлж ивэл тэр л яг өөрчлөлт байна. Сүүлийн зөвлөгөө өгөх уулзалт байгаа шүү дээ. Нэвтрүүлгийн хувьд бол мэдээж камерг уулзалтууд бол бас хийгдэж байгаа тийм. Хийгдэх болно. За тэгээд холбооны зүгээс бол бүтэн жилийн хугацаанд яг үн төлбөргүйгээр коуч үйлчлэгээ авах явж байгаа. За энэ коучийн үйлчлэгээ нь яг нэг 7 хоног болгон уулзаад явдаг хүмүүс гэж байдаг. За бүр яг сардаа нэг уулздаг гэж хүмүүс байгаа. Яг үнэхээр нөгөө тулгымчсан асуудал ярилцах хүн хэрэгтэй байна гэдээ авдаг. Тэр боломжийг нь олгож байгаа гэсэн бүтэн жилийн хугацаанд. Тэр бэлгээ одоо ингээд задлаад сүүлийн дүгнэлт уулзалтаа хийлээ. За. За сайн байна. Сайн байна уу та? За өдрийн мэнд. За хоёлоо өнөөдрийн яг коучинг үйлчлэгээ аваад 3 төрлийн коучинг үйлчлэгээ авсан. Тэрнийхээ яг төгсгөлийн уулзалтын дүгнэлтийг одоо хийх гэж байна. Тэгээд хоёлоо коучинг хөтөлбөр хийснээс хойш одоо сар гарны хугацаанд 3 коучтой камергүй гээд олон уулзалтуудыг хийлээ тийм. Тэглээ. 3 коучээс юу сурсан? Ондомаа коучтой болохоор за одоо хүн одоо баг балчир наснаасаа эхлээд өдөө алталтад хүний амьдрал хоримлуулах гэсэн одоо гомд бол гойног одоо ээж авдаа загнуулах ч юм уу тий нухчаанд өдөө болсон өдөө алтлаа ингээд тээж ирж байгаа тэр болгоно дотроо ингээд залгаад тэгээ хадгалаад хоримлуулагдсан тэр гомдол гойногчин хүнд бас өвчин болд юм байна гэдгийг бас ойлгосон ярьж чадахгүй хүн болгонд өөр юм гэсэн орон зай нууц гэж байгаа тэрийгэ бүгдийг дэвтэр дээр ингээд дуу сонсож байгаад бичээд тэгээ ингээд эхлээд ингээд бүх гомдлоо яагаад гэсэн юугаар бүгдийг ингээд биччих юм байлээ. Тэгээд дараа нь бол бас бүх гомдлоо бичснийхаа дараа яагаад энэ хүн гисэн болоо гэж сэтгэлийн тайвшрал авчих шүү дээ. Тэр болгоно бичээд хамгийн сүүлд уучлалснаа бас бичээд тэгээд ирэх юм бол хүн сэтгэлийн бас амар амгалан мэдрэх юм болоо та гэж бодсон.
Завилмаар үйл зүгээр үйлээ шүү зэ. Бие бошгүй. Коучтой уулзсаны дүнэлт гэх юм бол би өөрийгөө энэ саяны уулзалтаар бас нэг аавыгаа чин сэтгэлээсээ уучлж чадсан. За сарангой коучтой. Сарангой коучтой болохоор санхүүгийн одоо мэдлэг боловсрол. Дээрээс нь би нөгөө нэг өөрөө ингээд санхугаа ингээд хөтэлдэг хэрнээ бас мэдэхгүй юм амирх байлээ. Биеийн амар эрүүл мэнд тэгээд гэр бүл хүүхдүүдийн аж аргал ажил санхүү мөнгө санхүү гэх юм 5 хүчин зүйлээс одоо амьдралын тэнцвэр бий болдог гэж. Тэнцвэртэй амьдралыг бий болгох 5 шинж юу. Тэрнээс би 3-ыг нь бол нэрлсэн байхгүй юу? Би тэрнээс болохоор эрүүл мэнд, гэр бүл, ажил гэдгийг нэрлсэн. Тэгээд сэтгэлийн амар амгалан тэр мөнгө санхүү гэдгийг би бол нэрлэж чадаагүй. Тэгээд тэрийг бас амар ойлгосон. Хамгийн гол нь бол хүн эрүүл мэндээ санхүү эрүүл мэнд хоёр амар чухал холбоотой юм байна гэдэг амар ойлгосон. Тэгэхээр хүн сэтгэл санаа нь тайван байгаа үед ухаада альва шийдрийг бол зөв зүйтэй гаргаж чаддаг. Тэгээ энэ талаас нь хүмүүс оролцогчоо бас чиглүүлээд асуусан, бас санал нэгдсэн байгаа. Гэх мэтлэн одоо энэ тэнцвэртэй амьдралын төлөвлөгөөг бол богино хугацаанд бас тухайн хүнтэй бол чиглүүлж бичүүлээд өөртөө бас амлалт өгсөн байгаа. Би тэр зорилгодоо хүрэхин тул тэмүүж штэ. Тийм учраас тэр зорилгынхаа төлөө явж байгаа юм чинь. Аж аргалыг өөрөө өөртөө олох гээд байна штэ. Тэр болгон чи надаас шалтгаалаад байгаа учраас сайн сайхан юм бодож, амар амгалан бодож одоо тэр их мөнгийг өөрөө өөртөө төсөөлж яад би их мөнгө яад бодоод тэр зорилгынхаа төлөө тэмцэж штэ. Тэр чинь миний бас мөрөөдөл ахгүй юу? Би анхнаас нь эхлэх вэ гэдгээ мэдсэн. Хамгийн гол миний өөрийн хамгийн наадлын зорилго юм бол эрүүл мэндтэй хөлөндөө анхаарч ич. Тэгээ тэрэндээ анхаарсан тохиолдолд би дараа нь эрүүл болсон тохиолдолд ажлыг бол ханаач болоо хийж чинь. Тэгээд хийлээ гэхэд тэр ажлаа чин сэтгэлээсээ одоо зүтгэл зүрх гаргаад хийж чинь. Хийгээд ажлаа хийгээ явж байгаа тохиолдолд миний санхүү карьер минь өсөөд ирэх байхгүй юу? Тэг ажилдаа болоод ир чинь эрүүл саруулахад ажилдаа болоод ир чинь ажилдаа болсны дараа карьер минь өсөөд санхүү минь бас нэгэн жигт болоод ир чинь. Миний санхүү амьдралд одоо санхүүгийн мэдлэг бас илүү амар чухал байдаг юм байна гэдэг амар ухаарч авсан. Цаашлаад би илүү боловсролыг өөрөө өөртөө тархиндаа их суулгах хэрэгтэй юм байна. Тэгэхээр сарангой коуч хоёр маань уулзж байгаа нэг гоё жишээ нь хоёрын ярьсан сэдв нь болохоор ирээдүйн том зорилгоо ярьсан тийм. За тэр том зорилго хүн болгонд байх ёстой. Том зорилго. За харин тэрийг хэрхэн яаж жижигсгэж тийм. За ойрын 5 жилд юу. За 10 жилийн дараа би байртай болоод хүүхдүүд маань боловсралтай болсон байна гэж төсөөлсөн чинь зорилго тавилаа гэж бодоход 5 жилдээ юу хийх тийм. За тэрийг бүр 1 жилд юу хийх. За тэрийг бүр сарлуу угаагаад 1 сард би юу хийх. За тэрийг бүр жижигсэх юм бол 7 хоног болгоо тийм. 7 хоногийн хугацаанд би юу хийх вэ гэдэг ойрын биелүүлж болох боломжтой тэр зорилго дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна гэдгийг амар ухаарсан ярилцж яах шиг байсан. Тэгэхээр зөвхөн нөгөө нэг том мөрөөдлөөр төсөөлөлөд тэгээ магадгүй 1 жил 2 жил явлаа тэгсэн чинь нөгөө мөрөөдөл байхгүй те. За энэ жив хотлоо юм байна дөө гэдэг мөрөөдлөөсөө болчдөг хүмүүс шантарчдаг. Тэгсэн чинь яагаад гэвэл тэр бас манифест гэдэг одоо гадуур яриад байгаа. Тэрийг яаж хийх вэ гэхээр хийн том мөрөөдлөө тавина. Харин түүнийг төлөө би өнөөдөр юу хийх юм бэ гэдэг дээр өөр дээрээ авчих ёстой байдаг. Хүн болгонд өөрийн гэсэн амьдралын ачаа байгаа. Гэхдээ хүн болгонд энэ амьдралаас авсан ачаал дээр амьдралаас авсан стресс, бухимдал, тэр зовлон, жаргал бүх юмаа хүн өөрөө өөрч явж байгаа. Тэгсэн хэрнээ тэр хүнд ачаагаа хүн мэддэггүй юм байна. Тэрийг хүн гадагшлуулж явах хэрэгтэй юм гэдгийг амар их ойлгосон. Хүн болгонд одоо асуудал байдаг. Асуудалгүй хүн гэж байдаггүй.
Харин тэр асуудлын шалтгаан нь юу вэ гэдгийг ойлгож чадах юм бол түүнийг засах боломжтой болж идэг. Тэгэхээр хоёулаа магадгүй одоо ингээд өвчин болсонтой хамгийн анх тий эрүүл болох хамгийн том зорилготой болсон байна. За өнөөдөр юундаа яваад эмчтэй үзүүлээд хөдөлгөөн таслаа хийгээд өөрийнхөө хийж чадах зүйлийг хийгээд эхэлсэн байна тий. Тэгсэн. Одоо нугарахгүй байсан хөл маань одоо овоо ингээд нугараад нэлээд нугардаг болцсон. Би ер нь тэгээд амьдралын энэ үдээ болтол амьдрахтаа бас нэг амар бухимдал бас их тээж явсан байлээ. Нөгөө ажлын стресс, амьдралын юунд нухчаанд одоо би л ганцаараа ажиллаад ингээм амьдраад ингээ хүүхдүүдээ өсгөө явж чад эднэр яагаад ойлгохгүй юм бэ гэсэн үе бас бүнд байдаг шүү дээ хүн болгонд. Тийм үе бэ. Тэр мөн дээр өөрийнхөө зүтгэл өөрийгөө ойлгуулах гал өөртөө л би л тэгээд энэ би л ингээд энэ гэдэг байсан. Тэр биш юм байлээ. Хүн чинь хамгийн гол нь миний үр хүүхдээс юу бодож санаж байгаа тий юуг ойлгож байгаа. Бас миний хүүхдэд өвдөж байгаа бодож байгаа санаа нь сэтгэлэн ч гэсэн зовж байгаа шүү дээ. Тэд нар манаас хажуугаар нь сэтгэл зүгээрээ зовхон хаа сэтгэл зүгээрээс өвдөж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм билээ. Бүгд тий. Ганцхан би л нэг өвдвөл би л зовоод байгаа юм шиг тэгэж болохгүй юм байлээ гэдэг гэр бүлийн аав ээж нар тэгсэн үр хүүхдээс ойлгохдоо бас миний хүүхд юу ярьж чинь юу бодож чинь тий тэрийг бас сонсохын хажуугаар би өөрөө хүүхдүүдийнхээ орондоос өөрсдөө тавиад одоо ингээл тэдний оронд өөрсдөө тавиад үзэх юм бол бас хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзэх. Тий тэгэх юм бол бас ойлгоно ухаарна. Коучийн үйлчлэгийг юу гэж ойлгосон? Би коуч үйлчилгээг болохоор эхлээд бол коуч гэх нэг амар юу юм бол таа л гэж бодож байна. Анх нэвтрүүлэгт орж ирж байсан. Тэгвэл чин коуч гэдэг чинь ярилцах, хоорондоо ярилцаад асуудлыг шийдэх хамгийн гол нь тэр хүн тулгамдаад байгаа асуудлыг гарц гаргалгааг нь олж шийдэж өгөх нь л тэр коуч хүний бас зөв чиглэлүүн яг ингээд зөв чиглэл замын зааж өгөөд одоо энэ та энэ дээр алдаад байгаа юм биш үү? Энийг ингэчүүл яах юм бэ? Та тэрийгээ тэгч та тэгээд нэг үзчихвэл таны тэр чинь болох гээд байгаа юм биш үү? Асуулт хариултыг бас ингээд тавьж өгөөд тэр чинь амар чухал байд юм байна. Таны замаар шийдэх тэр боломжийг л олж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хүн үйлчлэгээ танд одоо энэ хөтөлбөрт орсны дараагаас хойш одоо ингээд жилийн хугацаанд одоо үн төлбөргүйгээр холбооны манай Монголын коуч төвийн холбооноос коучинг үйлчлэгээ авах эрхийг бас бэлгэлж байна. За ямар гоё юм баярлаа. Тэгэхээр хоёлаа одоо ингээд яг суралцах одоо энэ коучинг үйлчлэгээ авах гэдэг нь бол та амьдралд өвөний хөгжил дээр тасралтгүй суралцнаа гэсэн. Тэгээ нэвтрүүлэгт орсноос маш их баярлж байгаа. Асар их юм оюуны потенциал өөрийнхөө одоо мэдлэг боловсролыг бас дээшлүүлэх тийм бас нэг өөрийгөө нэг шинээр нэг харах. Хүн өөрийнхөө доторх хүнийг бас бий болгож цаашдаа өөрийгөө хөгжүүлж сэтгэлийн амар амгалангаас бий болгож явах юм бол амьдралд гэсэн ямар сайхан амттай, аж аргалтай, үр хөвгтд гэсэн өнөө маргаашаа бодоол явж исэн биш. Илүү их хүүхдүүдийнхаа ирээдүйн цаашаа амьдралын төлөө хичээж зүсгээд явж исэн хэрнээ би өөрийгөө бас сайн ойлгодгүй байсан юм байна гэдгийг л хамгийн их чухал ойлгож авлаа. Зорилгоо бүр тодорхой болгоод өөрөө бүгдийг ингээд бичдэг болоод цаашдаа бүр зорилгоо тэрэндээ хүрэхийн төлөө илүү хичээгээд тэгэх юм бэ ингэх юм бэ гэдгийг бүр тодорхой улам их тодорхой болгож өгсөн. Урам их ирчгүүч бас авсан амьдралаа. Наад чи тэгээд илүү хичээгээрээ хүмүүс гэж хэлмээр байна. Баярлаа. Моротол бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ураг шалхаа алтан нар бүгдийг эдэг сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй хүний хорвоо дэндүүжин дэлгээр харвай замаар ураг шалхаад хүсэл мөрөөдөл биелэх юролтэй